За сайн байна. Манай чуулга уулздаг одоо улс орнынхаа workshop хийж байна. За бүгдээ одоо улс орнод юу бичснийг харцгаая. За эхлээд эндээс эхэлчихэ. За сайн байна уу? Ингээ Швейцарын хаанаас ирсэн бэ? Юу хүмүүсээ танилцуулах. Би Францаас ирсэн. Франц. Окей, Франц. Францд хаанаас ирсэн юу хүн бэ? Би Парисын Сорбонны сургуульд Евро судалгаа сая мастрыг төгссөн. Тэгээд Парис сухын одоо Франц сухын давуу тал талуудаас дөрдөв. Франц сурахын давуу тал бол нэгдүгээр маш олон төрлийн олон улсын үндэстнүүдтэй нэг зэрэг сурах боломжтой. Дээрээс нь Франц боловсрол өөрөө одоо Америк болон Английн одоо энэ хит капитализмын боловсролын шал ондоо. Өөрөөр хэлбэл хүн болгонд сурах хийх боломжийг олгодог гэсэн үг. Та гадаад бай, хар бай, Аз бай. As үуч хамааран та тухайн сургуулийн яг таахыг хангаж аваад хүн болгон сурах хэрэгтэй. Тэгээд боловсролын концепт нь жоохон өөр гэсэн. Франц судалгааны арга зүй, Франц боловсролын нөгөө нэг концепт нөрөө бусад одоо орны ерөн системээс ондоо. Хоёрдугаар тэгээд бусад одоо Harvard, Англи ч юм уу, Америк шиг одоо үнэхээр Азийн сургуулиудыг багтаамад Францын сургуулийн их сургуулиудын харьцангуй хямд маш боломжийн үнэтэй байна. Багцаавал улсын сургууль багцаавал сурна гэвэл дайр цагаар 3000-аас 4000 еврож би асмасаа бус тавьяа. Эбэ. Сууртал гэвэл нэгдүгээр жоо яг би өөрөө Парис сурдаг болохоор цагаагаар жоохон уйдвартай тийм үү. Хоёрдугаар сууртал гэх юм бол зөвхөн Франц хэлээрээ илүү их одоо мэрэгжлийн сургууль болдог. Англи хэлээр тийм ч одоо юу байх хөвчмөр байх гэсэн тийм юм судаад. Парис ч бас нөр хуцаа дэвэн скам атагтаа одоо тэр үнэн. Маш үнэн. Энэ бол 1000% үнэн. Баасан. Би өөрөө скамдаас хүн байна. Заайцаа амжид. За үгүй миний хайртай чек устсан байна. За манай чек ус сурдаг. За өөргөө танилцуулаад чек усын цаар тоош танилцуул. За сайн байна уу? Наман байгаа сайн чек ус сурдаг намайг гэж дуудаж чадна. Одоо би чек усын цаар хамар хурдан мартагдчихгүй презентацийн үзүүлэлт танилцсан юм. Чамд за чек ус Европын төвд байдаг жижигхэн орн тий. Гэтэ хүмүүс нь том зургтай. Одоо надаас харж байгаа зү. За тэгээд чек ус 4 хөвштэй. 4 хөвшийг энэ нэрэлж чадах. За нэсэр Стоп. Ара. Трайн. Ройс. Паста. Юу. Бит. Ога. Германа гэрсэг осэж кордод ус Европ. Тумаа дөст би. Пепе. За ингээд зэрэг баруун дараа тийчтэй Германтай хэлдэг. Доор Австртэй, зүүн доод Словактай, зүүн дээд Польштай хэлдэг байгаа. За дараагийнх нь fun fact. Чехэд километр квадрат оногдсон хамгийн их дэлхийд хамгийн их ордон хашийн тоотой улс. Жижигхэн мөсөн амар олон ордон хаштай гэсэн. Хоёр дахь fun fact нь Чехэд Европ дотор хамгийн их номын сантай улс Чех. За дараагийн fun fact мэдээ Чех улсын үнсийг харахсан оожурын пив. Пив нь уснасаа хямдхан байдаг. Чи баталж байгаа гэдэг. Би баталж би листнэр пив. Оё. Янз. Бэм. За одоо энэ хороо Чехийн гүргэн эдлэг байгаа заяа. Би чамд хэлээд өгье чи давтаж хэлээд үзээрэй. Стэрч брэст. Стич. За юу гэсэн үг мэдмээр байна уу? За бид. Хурууга хоолоор угааж их гэж байгаа. За тэгээ хаалтан чекер баярлаг хий. Би чек юм. За ингээд чек усад чек усад сурахын давуу тал одоо суртаал өөрөө ч багсаг дээр тийм. Хамгийн том давуу тал нь Чехэд мэдээж Чех хэл дээрээ сурахад өнгөө их сургууль нь өнгөө тэр өнгөө боловсрол эзэмших боломжтой 26-наас. За султаатын хувьд одоо юу яаж асар юм? Султаатын хувьд Чех хүмүүс гэхдээ ямар хүмүүсийн группээс шалтгаалаад нь мэдээж арай одоо дээд үеийн хөгшин хүмүүс нь жоохон racist бол биш гэхдээ гадны хүнээс айдаг xenophobic жоохон байгаа л байдаг. Гэхдээ чи өөрөө гадны хүн болохоор жоохон Чех culture-ыг хүлээж аваад жоохон Чехийн менталитиг өөртөө бодож үзээд тэгээд тэр хүнтэй харьцлаа гэхэд жоохон хальж ирээд тэгээд чи ингээд Чехтэй хүнтэй найзлаа тэгээд Чехийг ер нь л ингээд өөрөө одоо усаа бохож болох усаа нутгаад. За хоёлаа ингээд байхад чек ус таньсан намайг барь баярлаа. За ингээд дараагийн очихос манай Итали байна. За Америкийн сурж байгаа улс байгаа. Оюутны холбоо тэргүй одоо юу яадаг гэдэг нь гоё хайзуурлаас Итали сургаас давуу болоо султаалуудыг дөрдөв.
За сайн байцгаана уу? Намайг Ирдүшээ гэдэг. За тэгээд Италид сурахад бол давуу тал нь тэтгэвчтэй Спенцнээс сурч байсан. Тэгээд айгүй сайн сургуулиуд бас байгаа. Англиэр сурч байсан. За сул тал юу гэдэг юм бол сул тал нь хэм бол бичгээр үзэлтгүй жоохон зөвхтэй юм хүч зорчтой юмнууд байгаа. Гэхдээ ер нь айгүй тий болчтой байхгүй шүү дээ. Юу одоо сурч байгаа вэ? Хоёр жил сурсан. За хоёрдоо Ганга үүсэлээр манайха Ирланд тус дээр исэн байна. За Ирланд тусад бай цош тайдвар ба суух аваа тусад тайдвар гэж. Ирланд бас масаараа маш гоё байгалтай, байгалаараа алдартай, мөнхийн ногоон байдаг. За нэг UK-тэй ер нь ойролцоо цаг агаартай бороо их ордог. Тийм улсаага тэгээд оюутан сурагчдаас болохоор нэг хөвчтан хэлний курсуудад сурахаар тэргээр айгуух тавьжуулж идэг. Тэгээд тэргээрээ хийгээд хажуугаар нь ажилласаа хийгээд тэр бүхнийгаа ингээд зурнаад менеж хийгээд явдаг. Тэгээд залуу яг хитэ англи хэлийг сурахаар Ireland нөгөө нэг Irish хэлийг басаараа бараг гуамынхан бараг хоёр ташилдаг. Юугээд англи хэл нөгөө нэг үзэг бажаадаг. Басаар англи хэл сурах яг үндсэн маш боловчтой давуу талтай улсаага. За Ирланд улсад одоо сурах сул тал юм. Одоо жишээ нь би нөө Ирландд чинь цагаагаар айгүй жоохон докторгүй ихэвчлэн бүрхэг байдаг гэд бас юм байна. Тэгээ ер нь бол маш яг сайн ард ус болохоор нүүдэн юмгуудээ салхи хийх би бүр Монгол даарж байгаагүй ерөөс Ирланд дараад байдаг. Тэгээ амар их чигтэй тийм байгаад байдаг. Яг Оцеха кэшбэрийг өгсөд бид нар маань Америк гоё багтаг чидээс стараас айгуу аюулгүй байж чаддаг. Атаруудтай усаага. Зөөлтэй энэ амтнууд хорс. Амтасвара Irish яг ирээсэлчээр Irish бааж гээд агуустайхад sweet үздэс мага. Яг баярлаа. Амт за өрөөсөө оосостай сайбанаа срасэти ото. За одоо нөө ямар сургалт ордог вэ? Одоо сургалт даваа тусаад одоос. Миний нэрээр Раван тэгээ би одоо 3-р курсыг Москвагийн хойдын сургууль сурж байгаа хойдын одоо иштэйч мэрэгцэд үзэж байгаа оюутан байгаа. Тэгээ даваа тал гэх юм бол манай Оросоос одоо оюутнууд болохоор ингээд ийм Оросд ингээд аим болсон. Тэсээс ингээд ковидын дараа ер нь ингээд Оросд ирэх оюутнуудын тоон ингээд илүү багассан гэх юм уу те. Одоо пар ер нь нөхцөл байдал хайг байгаа. Тийм дэмэний ямар ч асуудал байхгүй бид нэр тэгээд Осилиод нь дээрээс манай хотын амар жишээ амар азан үеж саяавдаг. Тэгээд оюутнууд нь хооронд амар нөхөцсөн. Тийм ингээ ганцаарч тийм мэдрэмж бод байдаггүй. Тий хамгийн гоё. Тий энэ рубелс энэ болохоор 100 рубелс манай Монгол 4500 төгрөг болсон гэсэн. Тэгээ 10 рубелс нь болохоор 450 рубелс авч байгаа одоогийн ханшаар бол. Энэ Улаандар боёо. Энэ болохоор касны энэ касны биш шүү дээ. Тэгээд би бас тийм нөгөө энэ насгаар 18 он шинэ гаргасан 18 он төсхийн хөл бөмбөгийн аврах шалгараас цэнзэн болсон шүү дээ. Төрөө зориулсан ингээ 25 рублийн хэмжээтэй анхны ийм 25 рублийн зоос гарчсан. Түүнээс стандарт 5 10 гээд 10-аас доошоо байдсан. Энэ өөр яалцаагаар танд их байна. Нэг авцуу. Баярлаа. За тэг амжилт төсөө сурсан үзмэрийн амжилт төсөө. За бүгд нэр бойс осод ирсэн байна. За бойс осод уусаг онгостой харган бодоор бас би бас мэднэ. За ингээ өөрийгөө юу гэдэг ямар хаан сурдаг, итөкөө сурдаг юугаас сурдаг вэ? За намайг аялал гэдэг Карго хотод сурдаг. За Карго хотын экономик буюу нөө эдийн засгийн сургуулийн 2-р курсын осоосын харилцааны оюутан байна. Баярлалаа. За тэгэхээр Пэрэш сурахын давуу болон сул талуудаас дуртай шүү. За Пэрэш сурахын давуу тал нь гэх юм бол бидэрт ерөнхийдөө санхүүгийн дарамтууд нэг байдаг. Миний хувьд гэх юм бол яагаад тэгэхээр 470 цагийн стипендтэй байдаг. Тэрээс гадна давхар ингээд цагийн ажил хийх боломжтой. Цагийн ажил хийх юм бол 7 сараас хойш үндсэн Пэрэшд өөрсдөө ороод засгийн газрын тогтоосоор
дундаж ингээд баахан ингээд цалингийн доод хэмжээнд асангуудаа өсөж 5 сая төгрөгийн юутай асан байгаа. Монгол мөнгөөр. Тийм болохоор миний ярьж юм бол 400 насрын стипенд авчингуудаа тэрнгээрээ байраа төлөөд үдцэн ажиллаж байгаа тайвангаа зэр чихтэн өөрийнхөө сарын хэрэглээ басгаад үйлчлэгийг хадгалдаг. За тэгвэл сул талуудаас дуртаас. Магадгүй Краковоос ч юм уу те? Харкав сул талуу. Оршин суух визэд нэ оршин суух карт цагаатаар одоо эдгээр дээр жоохон тийм захааны асуудал дээр бичиг баримт үзэлтэй сурах тас байгаа. Давуу тал нь бол оюутнуудад 26 наснаас доошх насаа тийшээ 22 до 25 таа автобус болон бусад автобус трамвай вагон зэрэг бол оюутны хөнгөлөлт 51% ирэхэд оюутны хөнгөлөлт хамгийн сайн. Тэр нь бол биднэрт бас их ашигтай байгаа байхгүй. Юу ч оюутнууд бүх төрлийн кофе шоп ч юм уу зарим кофе шоп оюутан хөнгөлөлтөө хэрүүгээр аваа. За баярлалаа. Энэ нэр өөрөө Польшдээс тий. Унгарид биш Англидээс сурах боломж ирээд юм бол заавал ирлийн бицэл явах хэрэгтэй байхгүй. Тэр тийм юм уу те? За засгийн сэтгэлийг бол ерөнхийлөгч гэдэг ярьж байгаа хүмүүс заавал нөгөө нэг бэлгийн бисгээс сурах боломжтой. Гэтэ хүснээрээ тэдний хүмүүсд нь олонгуудаа засгийн бежинсгийн газар болсон Монгол засгийн газрын одоо зэжи сангаас зөвшөөрч аваад англиар сурах боломжтой. Англиар сурдаг хүмүүс байгаа. Өөрөөр хувь талаас сурах боломжтой. Баярлалаа. За амтнуудын дээр энэ зайдсуудын бичвэн тагжин тайлбарлаа шүү. За энэ асуугуудаа пэшин антартай gaхан өгсөн баг байгаа. За энэ асуугуудаа үнснийх нь байвал буюу монголоор байвал байгаа. За энэ асуугуудаа пэшин үнснийх нь өөрснийх нь гаргадаг bubble гэ брендинг ингээд proof-га гэдэг чихэр байна. Тэгээ сүүдэд чихэр басан тастай карамель гэсэн хоёр чихэр байгаа. Амсаад идээд үдэрээ үнэхээр гоё явтай. Энэ нь юм бол Гинэтэй. Я шоунаас ерөөдөө Porsche гэдэг. за санаатай авсан. Бидэл гээд нөгөө нэг бидэд бас баавал гэсэн ингээд минь та матасаа хоёр чигсийн үйлдвэрүүдэд энэ чинь чихэрнүүдээс үнэхээр нөөр зулмаар. Амсын заваарахан газар дээр намцгай. Нуур зойда. Хоёр ч яач байгаа гоё. Би бас хоёр очижсэн дуртай Варса болон Краков сайн мэдэн. Аюу өөр хотод байт юм байлаа. За тэгээ танилцсан хоёр баярлалаа. Амтсаа. Самсоно. За одоо ерөөсөө дараагийн ус буюу Европын бас нэлээд мөнгөтэй улсуудын нэгэн дээр ирсэн байна. Швейцар бас тэгж өөрийгөө танилцуулаад. Сайн намайг Урцвил гэдэг. Би Женев хотод Швейцарын Женев хотод сурдаг. Скиз зүгээр микер курс. Пастор доктор. За баярлалаа. За тэгээд Швейцарт сурахын давуу тал нь юу вэ? Сайхан гад штэ. Айгаа сайтай. Айгуу тийм нэрүүд цайсан өндөр. Тэгээ яг ингээд суушаад амттай бодоод цайгаа одоо энэ нэгсэн байгаа. Дундад цайсан 6,000-аас 6,500 франк гэж байгаа. Амьдсын хөтгөх нь бас айгүй сонссон. Юу амьдсан хөтгөх хүмүүс юм аяа үнэтэй. Амьдралын өртгөн өндөртэй цалин юм байгаа юмтай аргагүй. За барыг дундад юм байна. За Швейцар сурахын тулд сул тал гэж байгаагүй. Одоо Швейцарч бас хэлний хувьд Франц гэмээр. Тий. Женевт одоо Францаар ярьдаг. Одоо нөгөө Францтай хүч хэсэг нь Францаар ярьдаг. Франц компаниуд бий. Германтай хүчүүд нь болохоор Германаар ярьдаг. Швейцар Герман, яг Германаас жоохон өөр аязахтай. Тэгээд Италис нь бас Италиад Сул тал гэж одоо байдаг бол сул талаас байдаг. үгүй. За одоо Швейцарт байхгүй хаа. За эдгээр юу юм бол энэ Швейцарт биш. Швейцарт манай гол Швейцараараа амсартай. Тэгээд им өнгөнгөө нь өөр амттай. Мэдээс үсэн баярцаа амттай сургалтын амт тусья. За өрөөсөө бид Унгараас дээр ирсэн байна. Европын холбооны бас нэгэн гайхалтай бас байна. За энэ Унгараасаа гадаа танилцуулаач одоо юу гэдэг яадаг юм бэлээ. За юу вэ? За өөрөө юу гэдэг тоош танилцуулаад дуусаа Унгараас ухаан давуу одоо сул талаас дөрөв. За манай Унгар улсад Европын холбооны уул. За тэгээд хэрвээ та Унгарт ингээд суралцгаа бод Шенгенийхаа 29 орноор одоо ингээд чөлөөтэй аялах боломжтой гэдгийг миний хувьд амар том давуу тал. Дээрээс нь та ингээд Унгарт сураад төгссөн бол диплом нь Европын холбоонд зөвшөөрөх нэлээд ийм сайн боловсрол эзэнсэн байна гэсэн үг тийм. Тэгээд бид Унгараас ингээд ажилтны холбоотой мэдээлэл болон Унгараас за бичэн за чихэр гэсэн зүйлсүүдийг авч ирсэн байгаа. За
지금 저 일찍 나오고 있었다. 좀 만화 홈그레이 가서 페리튼 타고 가로 다음 주 페리 앞면에 도르 자 그게 뭐 엉그러스 나빠 자 엉그러스 온게 가야카스테 우측십대 어른다 미네오다 엉그러스 서르코트 히스 설때오다 나타 나이고 타탁때 멍스타이고 두고 만화 아버니 요렇게 뜻 네 들고 두메 만화 아버니 빛 들고 가나안 버서준 자데 엉그라 앞나타 이때사한 암스크스기스 that's here 알자 스면 자 герман сурдаг хаана юу дөрөвгө танилцуулбас за би герман сурдаг би хин сурдаг би оюутан биш байгаа би 10 жил сурдаг тэгээ 18 өрсөн динжээс за герман улсад давуу болсон суудаад би дөрөвгө сургаад за мэдээж энэ амар одоо оюутны цаар ер нь сурвал үнэхүү тэгээ ер нь их амьд очнууд амар гоо ингээд суулаас амар тусдаг тэгээд ганц асуудал нь гэх юм бол миний хувьд хүмүүс герман хэлээ ингээд сурдгуу одоо герман 8 асуудаг герман уус аим зү германыг сурчлаа юм уу яг үндэ ирээдүйд амар нээстэй германд тэр байна. За суултал тэгвэл чиний бодлоор суултаасоо хүмүүс бас герман шоунд цооцсон гэнэ ялгаа бэрсэнэгтэй бэрсэн амьддаг хүмүүс нисээ гарцуудаа шоу тэгээ бидний жоо нэг 3 сар хамтаа бэрсэг Монголоос асан хамтаа болохоор аим шоудаг яа суултаа гэх юм бол миний хувьд суултаад бол гадаадууд амар осонтой амар осон. Одоо Монголын хаструуд идэлсэдэ тэд бүр амар их заяа. Та герман явдсан бол хаструуд бүр германаас их хүмүүс одоо жарах юм тэр бод миний сокаланда. Миний германаас ашаана. За 일단 германы амтуудаа тайцсан гэсэн. За та бүхний яг сайн мэддэг Харибо болсон нөгөө тийм юм бас. Таустай эмбрэцэ зана. Тэн надад баг хараад. За тэгээ герман мэдээж Еврашид амар амархан Еврашид уус тэгээд Еврашид юм чи та нар Европ дундаа бол тэгээд мөнгөөс олох саалахгүй ингээд энэ төлөө явцсан. Тэр амар те. Заавал ингээд солиод мөлөө гэдэг тэрний үн хааштай тэр заавал фэстэц яв саардахгүй герман үрээдэр. Тэгээд герман бол яалцарахгүй манай европчуудын мөрөөдлийн улс орнууд болж байгаа. Ягаад гэхээр цалингийн үйлдвэрч нэгдүгээр хоёрдугаар виза процесс бүсгүй карттай гэдэг утгаараа Европ байдаг бүх хүн ер нь герман ажиллаж амьдрахыг мөрөдөж байгаа гэхэд бол физик байхаа гэж үзэж байна. Тэ үнэ. Тэгээ герман бол үнээр олон хүмүүс мөрөддөг тэгээд хамаатнууд Монгол хүмүүс одоо манай ээжээс ч юм уу урилга амар асуудаг нэрээсээ тэрхүү байдаг. За би танаас нэг шинэ юм танилцуулъя одоо би одоо дурыг харуулъя одоо. Энэ одоо zum герман хүмүүс мэднэ. Энэ германд хэлдэг байхгүй юу? Гасан нэрээ дүгээд хэлдэг. Энэ мах түүхий мах бид түүхий хамтдаггүй. Герман руу нэгтэй юм бол Brötchen одоо би герман мэдгүй. Монгол ирээд бид яагаад герман дайгаа би бас эцдэг. Ингээ ойрсаа герман цугаас фильмнаас өгөөр тэгээд өвшөө цанд нэг би уудаг гэж бас сонссон байна. За өөр өдийдэг дээрсоо юу уудаг ч хамгийн багтаа өдрөө нэг үү. За ойрсаа за 일단 герман танцсан ажицсан. За үсэтэй дэш хятад болсон. Манай хайртай хятад болсон. За юу нүч. За байна уу. За үчээ ингээд өөрийгөө танилцуулаач. Намайг Бэцэг үжин гэдгээ шахаад сурч байгаа. Одоо 3 дугаар курс. Шахаа усар хөлөөс өгөх 3 дугаар курс. Олон сэрхцээр сурч байгаа. Тэгээд та төлөөлж ирсэн байна. За ингээд хятад болсон талаар ингээд тоож танилцуулах бол хятад сурахын давуу тал. За магадгүй шахаад сурахын давуу тал болон сул талуудаас дурдаж. Давуу тал нь гэх юм бол бүх юм ингээд одоо QR ч юм уу те амар амжихад хялбар утаа аваад арсан хаад ер нь хаашаас явчих болно. Төрөвч карт март нэг хэрэггүй төгжрөл айхгүй утаа байхгүй манайх ч гэсэн амар хөгшчин ус шүү дээ. Тэгээ сул талуу зарим нэг хоолн жоохон тарахгүй байж магадгүй. Одоо жишээ нь манайд өмхий дүүпүү гэдэг амар өнөртэй уул гоё амттай дээ. Тэгээ ингээд хамраас өгчаа ичүүд бол нас гоё дээ те. Зарим нэг хоол за нэг асуудал одоо манай Монголд одоо хятад хүмүүсгээ айгүй ядруулдаг та. Хятад монгол хүмүүсээс ялгуу тийм юм үзбайгүй. Байхгүй юу ямар ч ах залуучууд нь ч тэр те хөгшчүүд нь ч тэр багш нар ч тэр Монгол ихэд манай хүчин байж таа гэдэг амар юм welcoming эсвэл татсан юм орлосоо амар хөршөг хүмүүс байдаг ч те манай хятадууд ч. Зойлоо намтууд нэг сонирхол татчихсан ингээд танилцууд одоо энэ бол миний хамгийн харьцуулаад бидний хүүхэд бас миний төснөөс холоо ажилладаг байсан кэнд байна. За энэ яадаг амтнууд юм бод. Энэ ингээд өөр төрлийн амттай далхны өөрмнүүд байгаа. Одоо жишээ нь чизтэй, коконаттай, карамелтай байна. Энэнгээр ингээд эрдэнэ чихэр явж байна. Тэгээ ороо явж скетөө. Тэгээд хүүхэд насын юу байна. Энэ манай Мао Цзэдун байна 10 он дээр. Тэгээ ингээд би Монгол гэсэн зүгээр пин авчирсан. Шаа гэсэн хөршний магнат байна. Тэгээ энэ манай бичлэг явж байна манай усын. Тэ
Манай хиттэй. За баярлалаа ингээд өөр нэг за таньдаг одоо гэсэн. За ингээд ажил анаагаа 오케이 어떻게 왔잖아 이제 I'm just fine today. 쉬쉬. 자. 자, 어르신들 목들은 안녕하세요. 서정서 스트레스면은 자, 오르고 탈출돼서 없죠. Сайн байна уу? Би Солонгос ирсэн. Одоо Солонгос докторийн оюутан ба. 아, затсардаг. Сөүл татас удаа. За ингээд сосонгос сухын давуу тал нь одоо юу вэ нөө? Өрнөш. Давуу тал гэхээсээ одоо маш стресстэй тэмдэрсэн да хэцүү байна. За юу хэцүү садавс. Стресс. Одоо даасан ба. Гэхдээ ер нь суралцах хажууд угаасаа бүх төвшөнд байгаа. Тэр од мэдээд байхаас асууд учраас потенциал чинь. Өөр тэгээ яг хэцүү юмс баг гайгүй. Юу содоос устгах суудаа гэж байна. Одоо нөө сургуулиас ч юм уу ОМС ч юм уу хүмүүсийн хамтран ч юм уу тэ. Сул тал гэх юм бол яг Солонгос хүмүүс 그래, содоос аяга рацис асуун. хүштэй. Айгуу тэр тал дээр гайгүй. Гэхдээ ингээд хүнтэй яг чинсэд иглээсээ найз бол татнасаа жоохон хэцүү. Тэр ингээд нана энэгээ найз байгаа чисан каши араач юу. Одоо тэрэн хуураад өөр одоо явчихдаг. Ер нь аль тийм хүмүүс. жоохон хоормох хүмүүс юм байна. Нэгээс Хавн нүртэй аа. за зөв содоосоос наадах хэрэгтэй. Содоосыг өөдөлтөө яг мараа монголч байгаа муугас хайдаг гэсэн. Мухас санаачаг. Уугас санаатай гэж. Ер нь бол нэг Солонгос хуруу эцтэй санаатай тэнцдэг гэж ярьдэн ш. За өнөө манай хятадд санаагүй ер нь яг сагаацаа тий. За ингээ энэ амстын хараа манайха. За ингээ энэ содонгосын бас Амсмаа. Удааны гурдыг зөвгөн бастаа хослол хийгээд тэгээд дээрэс нь цай юм уу, кофе юм уу, температур зүйлсээ хамтдаа нэгдэг тийм аа. Яго гэдэг нэртэй. 이렇게 энэ би за тэгээ энэ чичээр тэгээ авсан. Тэр энэ обез аттай. Антартай уусаа содонгосын шүү. За ингээ баярлалаа. Амсгсая. За шо бүстэй маа нэгэн сайн боссон. Самэн өөргөө танилцуулаад 너무 익터 гэдэг нэр занд айдон агиопсда. биас айтаан дэс. Атад бүгэс. за содтгоо ачтгоо яваа содтгоо яваарай. За одоо ижиг сургалтаар инженеринг докторate гэдэг software technology гэдэг тэтгэл явсан байгаа. Айдон University of Technology. Одоо юу хаана яваад Thermo Fisher гэдэг компани software engineer-ийг ажиллаж байгаа. яа стамондэй сатанд. За тэгээ нэтэртэн бас энэ сурах давуу тал нь юу вэ? Сул тал нь юу вэ? Юу нэтэртэн ч цагаагаар яваад бас жоохон доктор биш гэж. За яг цагаагаар нь болохоор үйлс ялангуяа намар үйлс одж байгаа хэцүүд яадаг гэхээр баян үйлдэл бороо ордог бас сэрүүхэн байдаг. Хүмүүс тэрнээс нь бодоод жоох стресс ягаад стресстэй вэ гэхээр монголчууд битүүр нар гардаг шүү дээ. Тэгээд одоо 365-ны 260-д ононд баттай тэр болохоор үйлс ингээд баян гад бөхөөгд учраас хүмүүс жоохон сэрүүшиг төрүүлдэг. Тэрнгээр жоохон содталтай. Гэтэл болохоор хүмүүс нь болохоор гоё ийдэг нээлттэй гэрэлцсэн хүмүүс байдаг. Тэгээд бид нар бас тэн дээр амьдэрснараа тийм орчинд амьдэрснаас яаж гэрэлцэх вэ те одоо яаж эерэг байх үүдийг бас зүйлсээ байгаа. Тэгээд би бол бас яг Нидерланд очиод даач хүмүүс бол хамгийн найрсаа нөхөрсөг хамгийн түр надтай ярьсан хүмүүс даачуд байдгаас хаагаа зөөс одоо энэ сэгээд өстөөтэй нөө Нидерланд нөө пост нөө хаасан бүгдээ даачуд тэгтээ хооё гэдэг тийм ер нь одоо энэс ууя гэдэг найрсан хүмүүсэд цагцаа. За тэгвэл сул тал байдаг гоё Нидерланд суух тийм одоо виза процесс иргэсэл авах гэж юм уу тийм уурамсаа. За одоо сур тал гэх юм бол за яг сурж байгаа хүмүүст болохоор миний харж байгаагаар бол тэтгэлэг одоо мастер бакалаврын тэтгэлүүд бол маш бага санагддаг. Би одоо тийм тэтгэлэг бод сайн мэдгүй. Гадаад улс орнуудын хүмүүс яг сурангаа зээд аваад эсвэл сурангаа давхар ажил хийгээд сураад ажиллаад сураад бодоод байдаг. Яг бас мэдээлэл нь бас хамаарсаад те ямар боломжууд би ч гэсэн өөрөө бас мастер болсон бакалаврын яг ямар боломжууд байдгүй сайн тэр бас сайн мэдгүй. Тэрнгээр жоохон судалтай баг. Тэгээд чиний зөвлөмөн дөрсөн шиг цагаагаар бол жоохон тийм байдаг. Яг нэг талаараа сул тал боловч бас нөгөө талаараа зөвлөд тэрний юу гэхээр хүмүүс ингээд маш шулуун хүмүүс байдаг. Тэгээд ямар нэг юм хийлээ гэж бодоход муу ах юм бол одоо маш муу байна гэдэг яг нүүрэн дээр шууд хэлдэг болохоор тэр нь бас яг дөнгөж очиж байгаа хүмүүс гинтийн тус магадaltaй. Гэтэ өөр эцээц тэр нь зөв ахих бодож байна. За ингээд мэдээ төгсөнд баярлалаа. Амьсдасаа